гэдэг хаалтын хуралдааныг Монгол улсын их хурлын дарга хаадаг ийм сайхан уламжил тогтсон билээ. Анх 2010 онд бид хамтдаа чадна уран дээр зохион байгуулагдсан Монголын эдийн засгийн форум дээр Монгол улсын ерөнхийлөгч бизнесийн, улс төрийн, олон нийтийн, иргэдийн, засаг төрийн, нийгмийн бүхий л төлөөлөл энд ирж санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг үйл явц нь хамгийн чухал юм а. Хүрээний лам шиг сурах сонсох гэж ирдэг. Тэр жилийн татврын бодлого ямар байх бол ерөөсөө бизнесийн орчин Монголд ямар байх бол доо? Ерөнхийлөгчийн төр засгийн байр суурь ямар байх бол доо гэж сонирхож чих тавих гэж ирдэг газар гэж тодтогч байсан. Энд яригдсан гол санаанууд нь телевиз мэдээгээр олон нийтэд хүрдэг. Манай орнд тулгамдж байгаа асуудлуудын шийдэл зүг чиг нь ямар байх талаар мэдээлэл авдаг газар хэмээн онцолж байсан юм а. Ерөнхийлөгч 2011 онд хөгжилт хамтдаа урайндаар 2 дахь удаа чуулганаа зохион байгуулж байхад шинжлэл бол нэг удаагийн үйл явц биш юм а. Энэ бол тасралтгүй үргэлжлэх байнгын үйл явц. Монгол улс шинжлэгдэн өөрчлөгдөж буй дэлхийн ертөнцийн орчинд зохисож хөгжлөө урьдчилуулахын тулд байнга түүнтэй алхаа нэг явах ёстой гэж хэлж байсан. 2012 оны 3 дугаар сард хөгжилт хамтдаа урайнд үргэлжлүүд нь зохион байгуулагдахад Монголын эдийн засгийн форумд эдийн засгийн орчин эрсдлийн асуудлыг анхааруулж байсан. Харанг цан цогх нь сан сэр гэсэн үг. Тийм болохоор санаж сэрцгээе, өнгөрснөөсөө сургамж авцгаая, дэвшил гараасаа гэж хэлж байсныг та бид санаж байгаа. 2013 онд Монгол брендийн тухай голлон ярилцж байхад Монголд ямар давуу тал, ямар сул тал байна? Энэ талаа бид ярилцах ёстой, өөрсдийнхөө давуу талыг ашиглах ёстой гэдгийг хэлж байсан. 2015 онд итгэлцэл хэмээх урайндаар зохион байгуулагдсан эдийн засгийн чуулган дээр ерөнхийлөгч Монгол улсын үндэсний эрх ашиг хөгжлөөр хэмжигдэнэ. Хөгжлийн суурь нь итгэлцэл байна гэж хэлж байсныг та бид бүгдээрээ санаж байгаа. Сургамж, сорилт, шийдэл хэмээх урайндор зохион байгуулагдж байгаа 2016 оны Монголын эдийн засгийн чуулганыг нээж үг хэлнэ үү хэмээн Монгол улсын ерөнхийлөгч Цахаагийн элбэг дөрж таныг хүндэтгэн урьж байна. За их баярлалаа. Та бүхний энэ өдрийн төм амгаланг айлтгая. Тэгэхээр жил бүхэн энэ эдийн засгийн чуулгандаа бид цуглаж тулгамдж байгаа асуудлынхаа талаар ярилцдаг. Тэгээ ямар шийдэл байж болох уу гэж ингэж ярилцдаг. Мэдээж төр засагтаа хандаж шүүмжлэлтэй үгүүдээ хэлдэг, шаардлага тавьдаг. Ер нь монголчууд ерөнхийлөгчөө хараад нүүрэн дээр нь шүүмжилж чаддаг. Ямар нэгэн айх бэргэх юмгүйгээр санал бодлоо илэрхийлж чаддаг. Энэ бол Монголын давуу тал гэж би хувьдаа боддог. Ингэж байж бид бол хамтаараа явах чиг хандлага тодорхойлно гэж ингэж бодож байгаа гэж ингэж хэлье гэж бодож байна. Тэгэхээр энэ жилийн чуулганы онцлогийг би харж байхад нэг онцлог бол энд тодорхой онцлог байгаа. Тэр нь 4 жилд нэг болдог энэ сонгуулийн үйлрэл эхэлж байгаа энэ үетэй бас энэ жилийн чуулган давхцаж байгаа. Одоо яг 90 хоногийн дараа Монгол улсад улсын их хурлын сонгуулийн дүн гарч байх юм а. Ерөөсөө 90 хоног л үлдсэн байна. Тэгэхээр энэ 90 хоногийн дараа Монгол улсын улс төр эдийн засгийн бодлого, нийгмийн амьдралын бодлогыг тодорхойлоход нөлөөтэй оролцох тэр хүмүүс, тэр хүчнийг Монголын ард түмэн сонгох, хэнийг сонгосон бэ гэдгээ 90 хоногийн дараа харж байх ийм үед энэ чуулган болж байгаагаараа би онцлогтой гэж бодож байна. Ийм учраас энэ чуулган дээр яригдж хэлэгдэж байгаа үг бол энэ улс төрчдийн эх 4 жил Монголын бодлогыг тодорхойлох гэж байгаа тэр хүмүүсийн чихэнд очиж анхааралд одоо орох ёстой л гэж ингэж бодож байна. Байдал ямар байна вэ?
улс орны эдийн засгийн байдал, ард иргэдийн маань амжиргаа, аж ахуй нэгжүүдийн байдал ямар байна вэ? Хамгийн энгийн хариултаар бол хүнд байна л гэж хариулж байгаа. Нэгдүгээр өнөөдөр иргэдийн маань амьдрал, ихэнх хүмүүсийн амьдрал бол хүнд байна. Та бүхэн харж байгаа баг. Хоногийн үйл залгуулахын тулд, эм тарианыхаа мөнгийг залгуулахын тулд ахмадууд маань тэтгэврийн дэвтрээ барьцаалж хэдэн төгрөг зээлж байгаа. Хүүхэд нь өвдсөн их халамжийн дэвтрээ барьцаалж мөнгө зээлээд явж байгаа. Төрснийг эрчилгээг нь тавиад мөнгө зээлж байгаа. Тэгэхээр байдал бол иргэдийн амьдралыг ингээ харж байхад бол сайн байна гэж хэлэх ямар ч аргагүй байгаа. Хэрвээ бид нар том төслүүдээ цаг хугацаанд нь хөдөлгөөд эргэлтэнд оруулж чадсан бол иргэдийн маань амьдрал ингэтлээд ордохгүй байсан гэж би боддог. Би энэ тухай 4 жил 5 жилийн өмнө хэлж л байсан. Бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Энэ төслүүдээ хурдан эргэлтэнд оруулах хэрэгтэй. Улс төр хийдэг нь улс төрөө хийгээ, эдийн засгаа хөгжүүлдэг нь эдийн засгаа хөгжүүлэх, бизнес хийдэг нь бизнесээ хийгээ гэдгийг сануулж. Хэрвээ бид нар том төслөө хөдөлгөөд цааш нь явуулсан бол улс орны төсөв ийм жил бүхэн ийм алдагдaltaа гарахгүй байсан. Та бүхэн мэдж байгаа. Бид нар ийм мөнгө зарцуулна гэдээ бүр ханж тансаар байгаад төсвөлдөг. Гэтэл жилийн эцэс рүү 1 их 80 тэр чинь асар их мөнгө шүү дээ. Бараг л жил бүхэн 1 их 80-ийн алдагдaltaа гарч байгаа шүү дээ. Тэгээд түүнийг төсвийн тодтгол гэдэг нэрээр хасаж танаж хаадаг. Нөгөө л бизнес рүү орох зээл, нөгөө л ард иргэдэд очих мөнгнөөсөө л хасж байгаа байхгүй. Өөр юунаас хасах вэ? Энэ том төслүүд хөдлөөгүйгээс болоод асар олон мянган ажилчин өнөөдөр ажлын байраа алдаж байгаа шүү дээ. Монголчууд орлогоо алдсан. Хэрвээ хөдөлсөн болвол би олон мянган хүн ажилтаа байх байсан, орлоготой байх байсан. Ингэтлээч бас нэг халамжийнхаа дэвтрийг барьцаанд тавьж энэ тэндээс мөнгө зээлэх гэж энэ тентхийн ламбардын үүд цахихгүй байх байсан даа л гэж боддог. Үүнийг л би Монгол улсад учирж байгаа хохирол гэж хэлээд байгаа юм л та. Энэнийг л би Монголын ард түмэнд, Монгол хүнд ирж байгаа хүнд цохилт гэж хэлээд байгаа. Хоёрдугаарт нь аж ахуй нэгжүүдийн байдал бас нэг тийм сайн биш байна. Өнөөдөр та бүхэн асуугаараа. Зүгээр л эхний хүний амнаас гарч байгаа шүү дээ бизнес эрхэлж. Мөнгө алгаал гэж. Яг үндэ бол орлоготой аж ахуй нэгжийн тоо бол ерөөсөө гэрлийн хурдаар унж байгаа. Мөнгөтэй аж ахуй нэгжийн тоо гэрлийн хурдаар унж байгаа. Одоо бүр тэг дээр очиж зогсож байгаа. Надад нэг гайгүй бизнес хийдэг залуу хэлж ирсэн. За одоо үнэхээр нэрээ бодоод энэ тэндээс мөнгө зээлж хэдэн ажилчдынхаа цалингал тавьж явж байна. Юу нэмж шинэ хөрөнгө оруулалт хийх. Юу нэмж бизнесээ тэлэх. Энэ тухай бол ярих боломж алгаа. Зүгээр л нэрээ бодоод энэ хэдэн ажилчдаа халчихгүй цалинган зээлээр тавиад явж байна гэж. Хэрвээ бид нар төвхөн эдийн үн өндөр байх тэр 4-5 жил, тэр 10 жилийг ашиглаад экспортоо хийгээд тэндээсээ орлого олж чадсан бол аж ахуй нэгжүүд ингэж хүндрэхгүй байсан шүү дээ. Хэрвээ бид төвхөн эдийн үн Монголд байгаа энэ баялагын үн өндөр байхад бид нар дэд бүтцээ байгуулад тэгээд энэ бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээд чадсан болвол дахин энэ улирлын эргэлтээр ирж байгаа юм шиг ирдэг ойрхон болсон энэ хямралд ингэж өртөхгүй л байсан байхгүй. Тэгэхээр энэ байдлыг бид нар бол харах ёстой л гэж ингэж бодож байна. Монгол бол олдож байгаа боломжийг алдах эрхтэй тийм тансаглалтай орн биш байхгүй юу? Монголын байршил хэцүү, бидний сонгож авсан зам хэцүү. Бид хүний явдаг бизнесийн хөгждөг жамаар л явж байгаа л хүний амьдэрдэг жамыг л сонгосон үг нь. Хэцүү замыг сонгосон. Монголд бол боломж олон олдоод байдаггүй маа. Монголчууд энгийн үгээр боломжийг ингэж нэрлэдэг. Аманд орсон шар тос гэж. Та бүхний аав ээж ярьдаг л байсан байх. Аманд орсон шар тосыг миний хүү, миний охин хэлээрээ битээ түлхээрээ гэж. Үнэхээр өнгөрсөн жилүүдэд олдсон ганц боломж байсан тэр түүхэн эдийн үн Монголоос гардаг баялагын үн өндөр байсан тэр үе тэр аманд орсон шар тосыг
бид ашиглаж чадаагүй, залгиж чадаагүй, шороотоо хутгсан. Одоо тэр шороотоо хутгачаад тэр шороон дээр нь бүжиглэх хэрэггүй байхгүй. Одоо зарим этгээдүүд энэ дээр улс төр хийх гэж тэн дээр бүжиглж тэр ард түмний хувьцааг өхүүлснийхаа төлөө, тэр ард түмэнд ирэх байсан ашиг орлогыг алга болгосныхаа төлөө одоо тэн дээр бүжиг хийж наадах хэрэггүй. Хэрвээ бид нар Монголын ард түмэн, Монголын сонгогчид, залуу үе энэ юмд автах юм бол дахиад бид нар алдаагаад автах болно. Дахиад магадгүй ирж магадгүй цөөхөн ганцныг боломжоо бид нар ийм байдлаар л алдах болно л гэдгийг хэлье. Үнэхээр улс төрчид бол хариуцлагагүй байна. Би нэг их улсын хурлын гишүүн нэг мэдэгдэл хийж ирснийг санаж байна. Би энэ том төсөл зогсоосноороо бахархдаг гэж. Эм тарианы мөнгөгүй болоод явж байгаа иргэд сонгогчдоо тэр улс төрийн гишүүн, улсын их хурлын гишүүн бодоогүй юм байх та. Иргэд сонгогчд маань эм тарианы мөнгөгүй болно. Айгүй бол эмийн санд ирээд тэтгэврийн дэвтрээ өгье. Надад миний эмийг өгөөч гэж гуйнаа өгчүүл. Хүүхэд нь өвдсөн эмэгтэй ирээд тэр халамжийн тэтгэврийг барьсан төрсний гэрчлэгийг нь бариад хүүхдийн минь тариаг өгөөч, илүүчлээч гэж гуйн. Ингэтлээ мөнгөгүй болчих юм биш үстэй гэж бодоогүй л байх та. Эдийн засаг гэдэг бол айгүй бодтой. Мөнгөөр хэмжигддэг байхгүй. Улс төр гэдэг бол тэр мэдэгдлэр тэр одоо ярьдаг тэр дүр ишгсэн тиймэрхүү хандлагуудаар бас халахвчлагдаад явж болно л доо. Эдийн засгийг тийм хандлагаар хэмжих ямар ч боломжгүй. Тийм учраас эдийн засаг бол бодтой. Яг л мөнгөөр хэмжигддэг. Хохирол нь мөнгөөр гардаг. Тэр гарч байгаа хохирлыг бодтойгоор төлдөг. Тэр нь бас аюултай байхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ хүндрлийн тухай ярьж байна, шийдлийн тухай ярьж байна. Би боддог энэ хүндрэлээс яаж гарах вэ? Хүндрэлд яаж орсон тэр байдлаараа л бид гарна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хүндрлийн шалтгааныг олох ёстой. Монголчууд хэлэлцэх ёстой. Зөвхөн шалтгааныг олох биш, бид нар арга замаа олох ёстой. Зөвхөн арга замыг олох биш, тэрнийг ажил хэрэг болгох ёстой. Бид нар сургамж болгох ёстой. Дахиж бид нар ингэж алдмааргүй. Би хувьдаа хүндрэлээс удаан хугацаанд зовлонтой замаар гарна л гэж бодож байгаа. Биднийг зовлонтой зам тосж байгаа. Тэр аж ахуй нэгжч адилхан, эдийн засгч адилхан, жирийн иргэдийн амьдралч адилхан хүнд зам тосж байгаа. Эндээс гарах эд шидийн зам байхгүй. Хэрвээ дахиад л эд шидийн үгэнд хуурдах юм бол, эд шидийн зам туурдах юм бол, тийм амлалтанд туурдах юм бол дахиад бид нар бүр том зовлонд унана. Дахиад эндээс гарах тэр цаг хугацаа чинь уртснаа. Тэр эд шид амлаж байгаа хүмүүсийн үгэнд хуурдах юм бол. Тэгээд хүмүүсийн амьдралыг ийм байдалд оруулахад хүргэсэн гол хүчин зүйл болсон тэр хүмүүсийн үгэнд хуурдах юм бол дахиад бид нар хичнээн жилийн эдийн засгийн чуулган дээр энэ тухай ярих л хэрэгтэй болно. Тэгэхээр бид нар энэ хүндрлийн шалтгаанаа их зөв олж харах хэрэгтэй. Монголд мэдээлэл дээр ямар нэгэн хориг байхгүй шүү дээ. Мэдээллийг авч чадж байгаа, тэрнийг боловсруулж чадж байгаа хүн бол үүнийг мэдлэг болгож чаддаг. Тийм учраас манай ард иргэд бол хэрсүү болж байгаа гэж би харж байгаа. Сонгогчид бол хэрсүү болж байгаа гэж харж байгаа. Өнгөнд хуурдахгүй гэж харж байгаа. Тэгэхээр энэ байдал руу орсон шалтгаан ойлгомжтой байна шүү дээ. Нэгдүгээрт нь энгийн үгээр хэлье. Ерөөсөө монголчуудын тамийн тоогооны үлгэр. Нэгнийхэн амжилтанд алга ташдаг. Энэ байдал алга болчиход байна шүү дээ. Спортод медаль авсан хүнд алга ташдаг мөртлөө гаднын хөрөнгийн бирж дээр хүний итгэл хүлээгээд мөнгө босгож байгаа тэр аж ахуй нэгжид тэр итгэлийг авч байгаа тэр бизнесмен бид нар алга таших ёстой. Хүнээс мөнгө зээлнэ гэдэг бол хамгийн том итгэл байхгүй юу да. Хүн чамд мөнгөө өгч байгаа бол тэр хамгийн том итгэл. Тэр тусмаа гадны зах зээлээс, тэр тусмаа Монголыг янз бүрээр харж байгаа, хилэгдэж байгаа. Тэр зах зээл дээрээс мөнгө босгоод, хямд үнэтэй мөнгө босгоод оруулж ирж чадж байгаа бол тэгээ бизнесээ өргөжүүлж чадж байгаа бол энэ бол итгэл байхгүй юу? Би зүгээр хэлдгийн улс төрд орсон хүн бүхэн муу биш байх л да.
Гэхдээ бизнест хүний итгэлийг алдсан улсууд улс төрлөө зүтгэхийн заримдаа харж байгаа. Бизнест бүр хүний итгэлийг алдаад өөрийгөө хүндэлдэг ямар ч хөрөнгө оруулагч өөрт нь итгэхгүй болоод бүх одоо итгэгчтэй алдсан хүн л улс төрлөө зүтгэж байгаа. Тэгээ улс төр тэгж орсон хүн бол эргүүлээд олонний итгэлийг хүлээж, олонний итгэлийг дааж явна гэж байдаггүй гэдгийг бид нар харж байгаа. Бизнесийг хулгайн аргаар хийх гэсэн хүмүүс бол улс төрийг мөн тийм л аргаар хийх гэж оролддог юм байна. Тийм учраас тэр нэгдэх шалтгаан бол тэр тамийн тогооны үлгэр. Миний бодож байгаа, миний санал гүйцэлдэхгүй болвол, чи надад татвар төлөхгүй болвол, би эндээс орлого олохгүй болвол чиний бизнес явахгүй. Та нарын ажил явахгүй. Гэхдээ ерөөсөө ийм л тамийн тогооны үлгэр дотор л бид нар явж шít. Тэгээд энэнд бид нар эргэлзэж, энэнд бид нар автаж ингэж яммааргүй. Би үнэхээр бодсон өчигдөр. Гэхдээ тэр энэ монголчуудын тамийн тогооны үлгэрийг болдгсон болвол тэр ламбарданд тавих юмсан гэж. Тэр болж игэл тэр зээлийн барьцаанд авгал тэр тэтгэврийн дэвтрийн оронд тэр одоо хорслыг л аваачаад тавил. Монголчууд бие биенээ хорлдог тэр хорслыг авах газар байна уу? Яг үндэ бол ингэж ард түмний амьдралд оройтсон асуудал үлдчихэд байгаа байхгүй юу? Ийм байдалд оруулсан улсууд нь зүгээр л уснаас хуурай гарах гэж л янз бүрийн арга сан зохиож байгаа. Хоёр дахь гол шалтгаан бол бид энэ хүндрэлд орсон хоёр дахь гол шалтгаан бол би улс төрд хариуцлагын тогтолцоо Монголын улс төрд бүрдээгүй байна. Энэ хариуцлагын тогтолцоо бүрдэхгүй даанч удлаа. Би үнэхээр нэг юмд маш их гайхдаг. Тэр хариуцлагын тухай хууль батлах, тэр намыг хариуцлагатай болгох, тэр төрийн албыг хариуцлагатай болгох хууль батлахад Монгол улс нэг ч доллар гаднаас зээлэх хэрэггүй шүү дээ. Ёстой ямар ч мөнгө зарахгүйгээр өөрсдийнхөө байгаа байдлыг сайжруулаад цаашаа явах боломжтой, хийчих боломжтой, Монгол хүний хийчих боломжтой ажил энэ л байна шүү дээ. Гэхдээ тэр хариуцлагын хууль батлах гэж яах гэж мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй. Тэр хуулиндаа л болохгүй байгаа юмаа тусгаад тэр болохгүй үйлдэл гаргаж байгаа улсуудтайгаа яаж хариуцлага тооцох ёстой вэ гэдгээл тэрэндээ л оруулж өгөх ёстой шүү дээ. Монголын улс төр хариуцлагатай болохгүй юм бол энэ сонгосон томилсон улсуудтайгаа хариуцлага тооцож чадахгүй юм бол бид энэ байдлаас гарахгүй. Энэ бидний мөрөөддөг тэр Монгол мөрөөдөл гэдэг чинь ч утгагүй болно. Хэрвээ төр нь хариуцлагагүй байх юм бол тэр ардчилсан энэ төр гэдэг нэр ч утгагүй болдог. Эннийг л шаардж байгаа шүү дээ. Эннийг зөвхөн элбэг доржиг хэлдэг үг биш байхгүй. Та нарын хамгийн гол урвал та нар эннийг шаардахгүй байна. Ард иргэд шаардахгүй байна. Энэ бүтээлч хүмүүс нь шаардахгүй байна. Зүгээр л цаг өнгөрөөгөө л явж байгаа. Эннийг шаардах. Улс төрд бол ийм хэцүү ажил хийх гэж ордог гэж би үргэлж хэлдэг шүү. Хэцүү шийдлийн өмнө зарим улс төрчдийг тэр янз бүрийн нэрээр өөрсдийгөө нэрлэдэг хүмүүсийг харахаар бүр ёстой нэг адгийн амтан болж байгаа. Энэ л хэцүү шийдэл байхгүй юу? Эннийг аваад гардаг удирдагч, эннийг авч гарахын төлөө явдаг тийм хүмүүс, эннийг шаарддаг ард иргэд ийм л юм хэрэгтэй байна. Би олон хүнтэй санал нэгдэж байгаа. Монголын зовлон бол гаднаас биш байна. Монголын зовлон бол дотроосоо байна. Үнэхээр энэ эдийн засгийн хүндрэл бол Монголд эдийн засгаас ч болоод байгаа юм байхгүй. Эдийн засгийн хүндрэл бол Монголд улс төрөөс л болж байгаа. Тэгэхээр энэ эдийн засгийн чуулган гэдэг бол явж та нар эдийн засгийн асуудал биш, ерөөсөө улс төрийн асуудлыг төлхөө ярих болж байгаа. Сая миний ярьж байгааг л та нар ярихгүй л байна. Бас л тойроод л байгаа. Энэнийг ярихгүй, энэнийг шаардахгүй бол Монголд хариуцлагатай төр тогтохгүй. Монголд хариуцлагатай тогтолцоо бий болохгүй. Энэнийг ярьдаг, шаарддаг, олонх нь энэний төлөө явдаг байж л энэ байдал болвол эргэж ирнэ л гэж ингэж бодож байгаа. Ийм л хоёр гол шалтгаан байна л гэж би бодож байна. Тэгээд би яриагаа сонгуул болох гэж байна. Энэ сонгуулийн дүн гарахад 90 хоног үлдэж байна гэж ингэж эхэлсэн. Тэгэхээр дахиад нэг хоёр зүйлийг бид нар эрх хэрэгчдээс шаардах ёстой л гэж бодож байгаа. Одоо улсын их хурл маш богинохон хугацаа байна. Энэ их хурл өнөөдөр 3 дахь өдрөө хуралдаж чадахгүй талцаад хэрэлдээд сууж байна. Их хурл дээр тэр цацрагт идэвхт бодис тойрсон конвенцүүдийг ярина гэд нэг нь ярихгүй нөгөөх нь
ярина ч гэж байгаа юм. Ийм зүйлд бол монголчууд болгоомжтой хандах ёстой. Би энэ хүмүүст өөрсдөд нь хэлж байсан, болгоомжтой хандаа. Болгоомжтой ханд. Харин эннийхээ оронд тэр хариуцлагын хуулиад хурдан ярил л да. Тэр төрийн албаныхаа хуулийг хурдан яриач дээ. Тэгэхээр энэ шаардлагыг жишээлбэл эндээс шаардасаа одоо цаг бол маш бага үлдсэн. Тэр хариуцлагын хуулинд ерөнхийлөгчөөс эхлээл иргэдийн төлөөлөгчдийн иргэдийн хурлын төлөөлөгч хүртэл хариуцлага тооцъё л гэж. Тэр хуулинд ерөнхий сайдаас эхлээл төрийн томилогдсон албан тушаалтан бүртээ хариуцлага тооцъё л гэж байгаа. Тэрэн дотор нь ёс зүйн хариуцлага, улс төрийн хариуцлага, эрүүгийн хариуцлага, эргүүлээд татдаг хариуцлагыг оруулъя л гэж. Үнэхээр би боддог улс төрчийн одоо шалгалт гэдэг бол хамгийн гол шалгалт бол энэ хариуцлагын асуудал байгаа юм. Улс төрийн албан тушаал дээр сууж байгаа хүн авилгын эсрэг, муу засаглалын эсрэг тэмцдэг хариуцлагын төлөө явдаг л байх юм бол чи шалгалтаа өгж гин. Шалгалтаа давж гин гэж ойлгох шүү дээ. А энэнийг ярьж чаддаггүй, энэ дээр хоёр нүур гаргадаг байх юм бол чи шалгалтандаа унж байгаамаа. Ийм учраас өөр шалгалтандаа унсан хүүхэд шиг тэгээд гарах ёстой. Энэ бол улс төрчийг шалгадаг зүйл гэж би хардаг. Тэр одоо төрийн албаны хууль. Одоо энэ сонгуул болохоос өмнө дахид сонгуулийн дүнгийн дараа энэ төрийн албыг самармааргүй шүү дээ. Төрийн албыг хариуцлагатай болгомоор байна. Төрийн албыг энэ төрийн албаар дамжуулж эдийн засгийг алдгийг болмоор байна. Төрийн албаар дамжуул тэр улс төрчид нь тэр төрийн албаа бүснүүлдгийг болмоор байна. Энэнийг зогсоох хуулийн төсөл барьсан. Гэхдээ энэнийг л хэлэлцэлд. Хүнийг яг цаасан дээр бичээд асуудлын шийдэл олоод ирэхээр олон хүн шүүмжилж чаддаг юм а. Шүүмжлэхийг хүүхдч хийн. Муу хэлхийг хүүхдч хийн. Та нар ч хийж байгаа өнөөдөр. Яг цаасан дээр гарцыг бариад орж ирээд шийдвэр болгож чадж гин үү? Би бол цаасан дээр тэр хууль болгож бичээд төсөл болгоод өргөн барьчээ сууж гин. Тэгээ энэнийхээ тухай би ярьж гин. Намайг зарим нь ярьдгийг ингэж ярихаар энэ элбэгдэр шудлаа ярьлаа гэж. Би үннийг хэлдэг, хэлсэн юмаа бүтээхийн төлөө явдаг. Хэрвээ би худлаа ярьдаг байсан бол хүмүүс тэгж ярих нь л дээ. Энэ элбэгд орж үнийг ярьж гин гэж. Тэгэхээр энэ байдлыг бид нар ярилцээд тэгээд үүнийг шахаж ингэж цаашаа явуулах ёстой л гэж бодож. Бид нар хуулийг завшуулдаггүй, гэхдээ хүнийг хэлмэгдүүлдэггүй хууль хяналтын тогтолцоотой болох ёстой. Энэ чиглэл рүү маш том алхам хийж байгаа. Би өнөө өглөө сонингоос харж байна. Малчин хүн шүүхтээр очоод том аж ахуй нэгжийг яллаа гэж. Манай шүүх тийм болж гэнэ гэд хүн ярилцлага өгсөн байл. Бид тэр тал руу явж байгаа. Үнэхээр тэр эрүүгийн хууль гэж тэр социализмын үед байсан. Тэр шал өөр утгатай байсан. Тэр хууль бүрэн өөрчлөлтийг бид нар эрмэлзсэн. Тэр зөрчлийн хууль гэж гарсан. Одоо тэр хуулиудаа яаж хэрэгжүүлэх вэ гэдэг тэр хуулиудыг хэрэглэх тэр хуулийг батлах ёстой. Ягаад гэвэл 9 сарын 1-ээс нөгөө шинэ хуулиуд чинь хэрэгжих гээд байгаа. Нөгөө сонгуул бол 10 сарын 1 хүрж их хурл нээгдэн шүү дээ. Энэ хуулийг хэлцэж чадахгүй. Үнэхээр л хүний эрх хуулийн зөрчилгүй, хүний эрхийн зөрчилгүй, хуулийн зөрчилгүй амьдрья л гэж байгаа бол энэ хуулийг хамгийн түрүүнд барьж авч хэлцэх хэрэгтэй. Тэр эрүүгийн асуудлыг, тэр зөрчлийн асуудлыг, иргэний асуудлыг хэрхэн шийдвэрлэх үү? Хэрхэн энэ ардчилсан хүний эрх хүндэтгдэг нээлттэй. Гэхдээ хуулийг завшуулдаггүй. Хуулийн өмнө бүгд ижил байдаг. Тийм тогтолцоог бий болгохын тулд тэр амин сүнс нь болсон хуулийн төсөл өнөөдөр хэлцэгдэхгүй сууж лээ. Тэрнийг барьж авч хэлцэх ёстой. Бид нар дахиад тамийн тооны үлгэр рүү унаш. Дахиад нэг хэсэг хүн гарч ирээд энэ буруу хууль батлагдчих. Энэ нэм тэр нь тийм. Дахиад бид нар ухарч алах нь шүү. Тийм учраас энэ зүйлүүдийг бид нар ярих ёстой. Энэ юмыг ярихгүйгээр энэ их хурл завсарлах эрхгүй л гэж бодож байна. Хоёрт нь одоо би дахиад сонгуультай холбож хэлэхэд манай энэ ажил хэрэгч хүмүүс, сонгогчид ерөөсөө сонгуульд орж байгаа намуудаас маш тодорхой асуулт асуух ёстой. Гэхдээ энэ дэлхийгээр нэг сонгуулийн кампани болж байгааг би харж байна. Би сонгогчныхоо маргааш ийм зарлиг дээр гарын үсэг зурнаа. Манай нам парламентэд олонх болох юм бол эхний өдөр энэ хуулийг авч хэлэлцэнэ.
эхний сард энэ хуулиудыг батална гэж амлалт өгж шít. Та нар тэгж асууж гин үү? Яг эхний сард та нар ямар хууль батлах юм? Яг үндэ бол сонгуулийн дараа эхний 100 хоногт л тухайн парламентын олонх тэр амлсан юм хийвэл хийж чаддаг, хийхгүй бол тэгэл аль аль талдаа мартагнаад орхидог байхгүй. Тийм учраас энэ дэлхий дээр чинь бас энэ сонгуул явуулдаг ардчилсан нээлттэй гэж байгаа орнууд тэр ард иргэд хаширсан байна. Гэхдээ яг эхний 3 сард чи юу хийх юм бэ? Эхний сард ямар хууль батлах? Үнэхээр тэр намууд улс төрд одоо нээлттэй болж чадах уу? Хариуцлага хүлээдэг болж чадах уу? Дансан шилэн болж чадах уу? Хууль зөрчих юм бол тэр намуудыг татан буулгадаг тийм хуультай болж чадах уу? Энэ асуултыг асуух ёстой. Та гишүүн болох юм бол таныг эргүүлэн татах тухай ярьж байна. Тэр хуулийг та батлах уу? Эхний сард та тэрнийг батлах уу? Гишүүн болоод дахиад нэр дэвшээд дахиад тэр гишүүнийхээ бүрэн эрхээр халахлаад дахиад тэр хууль бус үйл ажиллагаа тэр хулгайгаа үргэлжлүүлээд явж байгаа хүнтэй хариуцлага тооцох хууль батлах уу? Аль эсвэл газар дээрээ баригдвал гэдэг хуулийг мөрдөж явах гэж байгаа юм уу? Хуулийн байгууллага мөрдөөд шалгаад энэ хүнтэй хариуцлага тооцмоор байна, асуух юм байна гэдээ оруулаад ирэхэд шууд өгөөд явуулдаг хуулийг батлах уу? Хэрвээ хуулийн байгууллага чамтай тийм асуудал ярих юм бол чи шууд өөрөө өргөдлөө өгөөд гарч чадах уу? Тэр бүрэн эрхээсээ тэгэд татгалзаж чадах уу? Үүнийг л сонгогч асуух ёстой шүү дээ. Энэ байхгүй учраас Монголын улс төр муухай болоод байгаа. Энэ байхгүй учраас улс төр нь эдийн засгаа муухай болгоод. Засгийн газраа та нар байгууллаа. Их хурлын гишүүн засгийн газрын гишүүний ажил албан тушаалыг хашихгүй байж болох уу? За бүр явж одоо буулт хийгээд тал талаас нь буулт хийгээд ерөнхий сайд, хууль зүйн сайд, тэр сангийн сайд, гадаад харилцааны сайд их хурлын гишүүн байж болно. Бусд нь байж болохгүй гэд би хуулийн төсөл өргөн барьсан л дээ. Энийг хурл баталж өгөхгүй байгаа. Яг түүгээр хязгаарлаад бусдын тэр давхар дээлгээ чимийн өмсөөлөхгүй байж чадах уу танаа нам? Тэр хуулийг одоо баталж чадах уу? Засгийн газар байгуулахдаа энэ зарчмыг барьж чадах уу? Ингэхгүй болохоор Монголын төрд хариуцлага ирэхгүй байна. Ингэхгүй болохоор албан тушаалтнууд нь тэр албаараа дамжуулаад их хурл тэр олон түмний тэр төлөөллийг атгаж суугаад байна. Хариуцлага тооцож чадахгүй байна. Үүнээс болоод дээрээсээ толгой нөтсөн учраас Монголын нийгэм чинь нэлээд ийм хүнд байдалд орчоод байна. Энэ асуултыг би асуух ёстой л гэж бодож байна. Тэр ерөнхий сайд нь засгийн газрын гишүүнээ томилдог, чөлөөлдөг тийм эрхтэй болгож чадах уу? Үнэхээр үндсэн хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа бол ганцхан энэ асуудлыг, ганцхан харилцааны тухай ярих гэж би хэлээд байгаа шүү дээ. Улсын их хурлын гишүүн өнөөдөр татвар нэмэх тухай, аль эсвэл засгийн газрын оруулж ирсэн төсвийг нэмэгдүүлэх тухай санал гаргахгүй байдаг тэр хуулийг та нар батал. Яг тэгэх ёстой. Энэ аж ахуй нэгж энэ бизнес хийж байгаа улсууд дээр ирдэг энэ дарамтыг нэмэхийн төлөө гишүүд санаачлаад гүйдгийг болиулах хэрэгтэй. Зөвхөн засгийн газар тийм санал оруулж ирдэг л байх ёстой шүү дээ. Тийм биз дээ. Тийм иргэнсэн, тийм зөв тогтолцоороо бид нар явах ёстой. Өнөөдөр их хурлын гишүүн хууль санаачилсныхаа төлөө хэдэн 10 сая төгрөг авж байгаа. Надад нэг бизнесмен бүр гайхаж хэлсэн. Пөөх манай их хурлч юу вэ? Би саяхан олж мэдлээ. Хууль санаачилсан. Хууль санаачилсан гэдэг хуулийн дор нэрээ бичгтэл 20 сая төгрөг авдаг юм байна шүү дээ гişүү. Гэхдээ бид нар ягаад ингэ боомлогдоод байгаагаа сая ойлголоо. Тэгсэн эднэр ингэж барьж гүйж одоо энэ зарим гişүүд сууж ин мэдж байгаа. Тэр хуулийг судлан хэлэлцүүлнэ гэдэг нэрийн дор. Гэхдээ энэ юмнаас болох хэрэгтэй шүү дээ. Гэхдээ энэний та нар асууж чадах уу? Зүгээр л жирийн бизнесийн хүн надад хэлсэн. Гэхдээ тэр татварын хууль гээд орж байгаа юм үнэхээр авах юм алга. Дарамт ихтэй байна. Монгол тэр нэг шаталтай татварлуугаа л орвол болоо юм биш үү гэж. Засагта энэ эрх баригчтай хариуцлага тооцдог юмыг бид нар олон улсын стандартын дагуу хиймээр байгаа. Миний боддог бодол бол Монгол улсын ирээдүйн унсан бол нөгөө чансаа байдаг шүү дээ. Нөгөө A, B, C гэдэг. Тэр нэмэх хасах гэдэг. Монгол улсын ирээдүйн л унсан л бол засгийн газартаа тэрнийг хариуцж байгаа сангийн сайттай шууд хариуцлага тооцох шүү дээ. Монгол улсад авилгалын индекс өссөн л бол тэр хууль зүйн сайттай шууд хариуцлага тооцох шүү дээ. Дахиад тэр ирээдүйн унж байгаа бол тэр засгийн газрыг зайлуулах хэрэгтэй. Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй. Гэхдээ яг л энэнийг л хуульчлалд. Би тэр Монгол улсын хөгжлийн хөтөлбөрт тэр хуулинд энэнийг л оруул гэсэн.
Монгол улсын өрсөлдөх чадвар Монгол улс ухарсан л болвол тэр өрсөлдөх чадвар хариуцаад ажиллаж байгаа тэр засгийн газрын гишүүнтэй хариуцлага тооцгол шүү дээ. Тэртээ тэргүй дэлхийд үнэлдэг биднээс хөндлөнгийн үнэлгээгээр гараад ирдэг энэ үнэлгээ байна. Тэр дүн дээр муу авсан болвол тэндээс байснасаа дордсон бол хариуцлага тооцдог байх ёстой. Түүнээс биш нэг их хурлын гишүүн барьжгүйгээл улс төрийн төлөө тэгэл энэ маань сайд болсонгүй энэ төр гэж хоорондоо уйлалдаад ингээд суудаг ийм марзан жүжиг болвол үнэхээр Монголын улс төрийг аврахгүй шүү дээ. Хулгаагаас зүхтах гэж байгаа улсууд нэг албан тушаал авахгүй л ийм марзан жүжигтэй эвлэрт сууж байгаа би ийм байдлыг үнэхээр төвчж чаддаггүй. Би энэнийг 90 онд л ярьдаг байсан, одоо л ярьж байгаа. Би ярьдаг байр суурин дээрээ л байгаа шүү. Би ийм шудраг ус юм, ийм хариуцлагагүй юм. Би 1989 оны 11-р сард би хариуцлага гэдэг үг хэлж тэр олон нийтийн цуглаан дээр орж илээсэн уулзалтанд. Одоо л би тэрнийг яриад зогсож байна. Тэр үед хариуцлага шаардах хэрэгтэй, тооцох хэрэгтэй гэж ярьдаг гэсэн. Одоо би энэнийг ярьж л байгаа шүү. Тэгэхээр олонх болоод эхнийхээ шуулганаар та нар юу хийх юм бэ? Тэгээд тэрнийг тэр мөрийн хөтөлбөртөө тусгах хэрэгтэй. Одоо ард түмэн ийм тодорхой юм шаардах хэрэгтэй. Би зүгээр нэг юмд санаа зовоод байгаа. Одоо манай сонгуул их тийм хуучнаараа болж шít. Айл 10 жилийн өмнө, айл 20 жилийн өмнө бид нэр үзээд өнгөрүүлсэн тэр л байдалтай явж шít. Нэг л бие биенээ муутгсан. Зарим нэг тийм идшид амлах гэж байгаа юм шиг. Одоо энэс болиё л доо. Нэг хоёр юмд л автаад байдаг шít. Нэг хэсэг нь улс төрд орох юм бол улс төрөөс мөнгө хийж болно гэж. Ерөөсөө Монголын улс төрийг хоёр юм л алдаг шít. Улс төрөөс мөнгө хийж болно гэж бодож улс төрд орсон улсууд алдаг. Цаана улс төрөөс мөнгө авч болно гэж гордод суугаа иргэд сонгогчд алдаг. Гэхдээ энэ хүлээлтэл яг л байгаад байх шиг харагдаад байна. Яг л юм хуучнаараа яваад шүү дээ. Юу өөрчлөгдөх гээд байгаа юм бэ? Өнөөгөө бороо орлоо гэж энэ сайн цаг ирж иж магадгүй, сайн цагийн дохио байж магадгүй. Энэ бороо эргээд цасуулж магадгүй. Хүүтэрч магадгүй л байхгүй. Тэгэхээр бас өнгөнд бид нар хуурдах хэрэггүй. Гэхдээ шинэ үе, шинэ цагийн дохио ирж иж магадгүй. 100 эрт эрхийн дохио байж магадгүй л дээ. Би зүгээр эдийн засгийн хувьд бол хүндрэлтэй олон асуудал байгаа. Би эндээс үнэхээр ганцхан асуудлыг онцлоё гэж бодож байна. Би өмнө нь олон ярьсан учраас одоо дахиж ярмааргүй. Би ганцхан асуудлыг. Би зүгээр мөнгөний асуудлыг л онцломоор байна өнөөдөр. Яг үндэ бол Монголын эдийн засгт, Монголын аж ахуй нэгжүүдэд ард иргэдийн гар дээр мөнгө байна уу? Ард иргэд маань мөнгөөр дутж байна, аж ахуй нэгжүүд мөнгөөр дутж байна, Монголын эдийн засаг мөнгөөр дутж байна. Яг үндэ. Үнэхээр мөнгө гэдэг юм бол Монголын эдийн засагт хэрэгтэй байна. Энэ санхүүгийн зах зээлээ чөлөөлөхгүйгээр энэ санхүүгийн зөв зах зээлийг бий болгохгүйгээр энэ дээр Монголын төр засаг анхаарахгүйгээр энэ байдал өөрчлөгдөхгүй. Нэг жаахан мөнгө оруулж ирдэг тэрэн дээрээ бүгд зодтолдог. Тэгээд тэр улс төрд байгаа янз бүрийн тэр юмыг зогсоож байгаа улсууд дээрээс нь цавчаа хийх гэж оролддог. Ингээл тэр мөнгө нь амандчгүй хамартчгүй. Монголчууд тэгж ярьдаг. Ийм л болоод байгаа. Тэгэхээр тэр хөрөнгийн зах зээлээ хурдан ажилд оруулъя. Би 3 жилийн тухай ярьсан өнөөдөр хөдөлж амжилтанд хүрж байгаа юм бага л байна. Гэхдээ энэ Монголд байгаа аж ахуй нэгжүүд, амжилттай аж ахуй нэгжүүд хувьцаа гаргалтай, ард иргэдтэй худалдаачтай. Хүмүүс чи одоо Монголын хэдэн аж ахуй нэгж чинь тэрнийг үүсгэсэн захирал тэрнийг гэр бүлийн өмч шиг л яваад байна штэ. Болилдоо тэрнийг хэдэн захирлын гэр бүлийн. Тийм учраас чамайг шүүмжлээд байгаа. Чи 10,000 хүнд, 20,000 хүнд, 50,000 хүнд хувьцаагаа өгөөчтэй. 50,000 хүнтэй нийлээд тэр баялгаа бүтээлдэ. Тэр хүмүүсээс орж ирсэн мөнгөөрөө эргүүлээд тэр бизнесээ өргөдөхөө. Гэхдээ энэ боломжийг Монголын зах зээл дээрээс Монголын ард түмэнтэйгээ хамтраад хийлдэ. Тэхийн бол баялаг олных болно. Энэ лүү чиглэсэн хууль, энэ лүү чиглэсэн тэр хөрөнгийн зах зээлийг чөлөөлөх хууль руугаа бүгдээрээ орё л доо. Тэхийн бол Монголын нийгэм тогтвортой болно. Тэхийн бол Монголын улс төр эдийн засагтай, бизнестэй одоо тийм ээлтэй улс төр болно. Friendly гэж ярьдаг. Ээлтэй улс төр болно шүү. Тэгэхгүй бол болохгүй. Энэ хоёр хуваагдаад тэгэл тэн дээр нэг хэдэн хүн бүжиг эргэсэн ийм байдалтай л явна. Тэр бизнесийн даатгалыг бий болгох ёстой. Бизнесийн тэр даатгал хамгийн чухал асуудал. Тэр бизнес моргежийг бий болгох хэрэгтэй. Хамгийн чухал асуудал. Ерөөсөө л Монголын зах зээл дээрийн санхүүгийн либералчлалыг бид нар явуулах хэрэгтэй.
Тэгээд тийм мөнгө орж ирэх, мөнгөтэй болох энэ Монголын зах зээл мөнгөтэй байдаг тэр нөхцөлийг бүрдүүлсэн сайн аятайхан нөхцлүүдийг л бий болгох хэрэгтэй. Ингэж чадах юм бол явна. Өнөөдөр харалдаа та бүхэн. Мөнгөгүйгээс болоод манай тариалангийнхан хэвлэлийн баг хурал хийгээ сууж шít. Засгийн газар нь гаргаж өгөх мөнгөгүй сууж байна. Нөгөө том төслүүдэд хөдөлгөж чадаагүй. Нөгөө нэг ажил нь яваагүй учраас нөгөө талдаа ингэж мөнгөөр дутаж байгаа. Өнөөдөр хүүхэд нь өвдсөн эхчүүд хүүхдээ тэврээд, аавууд хүүхдээ тэврээд тэр эмнэлгүүдэд, тэр дүүргийн эмнэлгүүд тэр бүх газар багтгаа байлаа шүү дээ. Юун ор олдох. Зүгээр зогсох шал олдохгүй болж шүү дээ. Хүний хүүхэд өвдөхэд бүх зүйл утгаа алддаг. Та нар мэдэх байх хүүхэдтэй хүмүүс бүх зүйл утгаа алддаг шүү дээ. Зөвхөн тэр хүүхэд л тэр өвчтөе хүүхдийн төлөө хамаг анхаарлаа тавих хэрэгтэй л болдог. Гэхдээ тэр хүүхдийн эмнэлэг барьчих байсан өчнөө мөнгийг өнөөдөр тэр том төслийг зогсоосон шүү дээ. Өнөөдөр тэр явах ажлыг зогсоосон шүү дээ. Өнөөдөр тэр монголчуудын аманд орсон шар тусыг шороотоо хутгаж зогсоосон шүү дээ. Хамгийн гол нь тэр улс төржих яах вэ? Улс төржиж болно. Гэхдээ асуудал үлдчихэд байгаа байхгүй. Тийм байгаа үстэй. Би хэллээ шүү дээ. Тэр эдийн засгаас үүсэж байгаа тэр асуудал чинь бодиттой. Тэрнийг яг бодиттой мөнгөөр л төлдөг. Тэрнийг яг бодиттой мөнгөөр л эргүүлж босгодог. Түүгээрээ л их зовлонтой байдаг. Дахиж битгий хууртаа, дахиж энэ эд шидэнд хууртах хэрэггүй л гэж би түрүүн хэлсэн. Дахиад тэр тэтгэврийн өвгчүүл тэр тэтгэврээ бариад, тэр тэтгэврийн дэвтрээ бариад явж байгаа. Тэр байдлыг л та бүхэн харах хэрэгтэй. Тэр аж ахуй нэгжүүд цалин тавих мөнгөгүй болцсон байгааг л харах хэрэгтэй. Мөнгө л орж ирдэг юм бол би ерөнхий сайд хэл мөнгө орж ирдэг юм бол энэ ажлаа хийсэн түмэн аж ахуй нэгж байна шүү дээ. Тийм биз дээ. Засгийн газартаа төртөө гэрээлээд тэд нар тэхлээд тэр өрөө дарах хэрэгтэй шүү дээ. Тэд нар мөнгө аваад тэд нар ажиллаад эхлэх юм бол цаашаага олон мянган хүн ажилтаа болно доо. Энэ ажлууд чи явахгүй шүү дээ. Хамгийн гол нь тэр явах гэжсэн ажлыг. Гэхдээ та нар муу юм хийсэн хүнтэй хариуцлага тооцох тухай ярьж болно. Тэр хуулиач бид гаргах хэрэгтэй. Ерөөсөө ажил хийлгээгүй хүнтэй ямар хариуцлага тооцох юм? Юм бүтээлгүйгүй тэр улсуудтай ямар хариуцлага тооцох юм? Түүнийг хорлож зогсоосон тэр хорлагчин аргатай ямар хариуцлага тооцох юм? Эннийгээ бид нар хуулиндаа оруулж өгж ээж, энэ тухайга бид нар асуудаг болж ээж, ийм юмыг дэмжидэггүй, ийм юмд тархиа угаалгадаггүй болж ээж л Монголын нийгэм урагшлна. Би урагшлна гэдэгт итгэдэг. Ягаад гэвэл энэ нээлттэй нийгэм. Ягаад гэвэл энэ бид нар байгаа юм харж чаддаг. Тэгэхээр энэ чиглэл рүү бид нар явах ёстой. Тэр хүүхэд уйлж төрдөг шиг үнэхээр бид нар бол энэ зовж ээж энэ байдлаас гарах байх. Бага байдлыг би хэллээ. Бид нар энд ойчлоод байх шаардлагагүй. Гэхдээ яг бас өөдрөг юм би. Сая нэг Японоос ирсэн Нобелийн шагнал авсан хүн хэлсэн байна лээ. Танаа орон чинь хүн ам нь залуу юм байна. Тогтолцоо нээлттэй юм биш шүү дээ. Японы эдийн засгийн хэмжээнд танаа эдийн засаг хүрэхийн тулд 10 дахин өсөх боломж байгаа юм биш шүү дээ. Манайд хичнээн шавхаа цаашаа явахд хэцүү байна л да. Та нарт бол хийх ажил зөндөө байна. Хүндрэл шийдэх асуудал зөндөө байгаа юм байна. Монгол урагшлах юм байна. Монгол хөгжих юм байна. Та нар чаднаа гэж гадны хүн хэлсэн байл. Зүгээр энгийн нэг сайн мэдээ. Энэ 14-15 онд уул уурхай одоо шинээр үүссэн бизнесүүдийн бараг 90% нь уул уурхайн бус салбарт үүсэж байгаа. Энэ бас тийм муу мэдээ биш шүү дээ. Нөгөө эдийн засгаа уул уурхайн тэр хараат байдлаас арай холдуулъя гэдэг энэ чиглэл рүү бол явж байгаа. Гэхдээ бид нар уул уурхайгаа хөгжүүлж иж гарна шүү. Бид нар бусад бизнесээч дэмжиж иж гарна. Түүнээс ш өнөөдөр энэ уул уурхай огт хэрэггүй гэж хэлж байгаа юм биш. Үүнийг бид хариуцлагатай болгож иж гарна. Миний дараа энэ уул уурхайн хариуцлагын талаар энэ одоо мэрэгжилтэд ярих гэж байгаа баг. Ингэжээж бид нар энэ байдлаас гарнаа. Монголчууд үнэхээр энэ асуудлаа нээлттэй яаж ярьж чаддгийг, яаж шийдэж чаддгийг гэдгээ бид нар бол бусдад харуулах ёстой. Бид энэ талаараа бол үлгэр жишээ байж чадах байх гэж би бодож байгаа. Ийм учраас ингээд бүгдээрээ ярилцъя. Өнөөдрийн чуулганд тэр Америк энд тэнд гадаадд сурж байгаа, ажиллаж байгаа манай олон залуучууд хурч ирээд санал бодлоо хуваалцаад явж шít. Эн чинь бас Монголын баялаг шүү дээ. Хурч ирээд ярьж гэн, асуудлыг ярьж гэн, дэлхий дээр ийм байна гэд. Яг үүндээ бол та бүхэн орчин тойрноо харж л байгаа бах. Эдийн засагт энэ зах зээл дэлхийн эдийн засгийн энэ байдалд бол тийм эд шид гарч ирэхгүйгээр харагдаж байгаа шүү.
Манай хоёр хөршийн эдийн засгийн байдал одоо яг тэр байх ёстой газраа л тэр одоо бид нар ийм байна. 7%, 6% дээр байна. Энэ дээр олон жил явна л гэж ярьж байна. Олон жил явах нэ. Дахиад тэр 11%, 12% бол мэдэхгүй. Би бол дахиад 10 жил дотор, 20 жил дотор эргэж ирнэ гэж би хөрөөсөө итгэхгүй байна. Магадгүй тэр 5-6% дээрээ л явах байх. Тэр өнгөрсөн 10 жилд алдсан, 5 жилд алдсан, 2 жилийн өмнө алдсан боломж бол үнэхээр том боломжийг бид алдсан. Би хэлжсэн. Манай урд хөршийн нэг удирдагч дэлхий сүүлийн 10 жил, 20 жил манай орноос баяжлаа. Бидэнд юмаа зарж баяжлаа. Хамгийн урт хэлтэй монголчууд л энэнийг ашиглаж чадсангүй дээ. Бидний гайгүй сайн хөрш маань. Одоо яг хүнээр амаа асуулгаж байна. Гэхдээ бид нар одоо өөрсдөө зүтгэл хэрэгтэй болж байна. Дэлхийн нийт энэ бусад зах зээлүүдийг харахад ч тийм айхтар өндөр өсөлт, тийм өндөр тесрэлт бол харагдахгүй байна. Яг үүндээ бол улс төрийн тогтолцоо, хуучин явж ирсэн энэ тогтолцоонууд одоо бүгд эргээд сэгсрэлтэнд орж байна. Дэлхийн дэг журам бол шал өөр болох гэж байна. Монгол бол гаднаасаа хамаардаг, гаднаас асар их хамааралтай улс шүү. Манай хүмүүс нэг юмыг ерөөсөө ойлгохгүй. Өөрсдөө гадаадд хийсэн машин унчаад, гадаадд хийсэн гар утас барьчаад, гадаадд хийсэн брэнд зүүчээд, тэгээд гадаад хамаагүй л гэдэг юм. Гэхдээ чи өөрөө ямар машинтай явсан бэ? Чи өөрөө хаанхын утас бариад яваад байгаа юм бэ? Хамаарч байгаа Монголын амьдрал. Гэтэл тэр гадаад орчин чинь бас тийм мундаг байна гэж байхгүй. Тэр гадаад орчин бас зогсож идэг орчин биш. Биднийг хүлээгээд зогсож идэг орчин биш. Дахиад яг бид нартай адилхан тулгымцсан асуудлаа нээлттэй яриад явж байгаа. Дахиад бидэнтэй өрсөлдөнө. Тэр Япон монголчууд 10 дахин эдийн засгаа хөгжөөд биднийг гүйцээд эргээгээд Япон зогсож идэг юм уу тэнд? Цааш нь яаж эдийн засгаа нээх вэ? Яаж боломжоо ашиглах вэ? Яаж урагшлах вэ гэд өөр юм яриа тэр өсөлтөө хангах тухай яриад явна. Бид нар энэ өрсөлдөөнд дунд л явна. Бид нар энэ зовлон дундуур явна. Гэхдээ бид нар үнэн замаар явж байгаа гэж би бодож байна. Амжилт хүсье. Их баярлалаа.